Сайн байцгаана уу сонсогчдоо ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төвөөс 7 хоног бүхэн та бүхэндээ подкастаар сэтгэл зүйчин хэмжээмэг сэтгэл зүйч хонгорцол нарт уулзах болно. Бид 7 хоног бүр шин сэдвээр та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болон зөвлөмжийг хүргэхээр бэлтгэн ажиллаж байна. Бидэнтэй хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. За сайн байцгаана уу сонсогчдоо ногоон бөмбөлгийн зүрхээ сонс подкаст дараагийн 4 дахь дугаар маань эхэлж байна. Өнөөдрийн хонгорцолын хэмжээмэг 2 подкаста та бүхэндээ хүргэх болно. Сайн уу их чим? Сайн уу хонгороо. Энэ өдрийн минь хүргэе. Эмэнд. За өнөөдрийн бит хоёрын сэдэв болохоор их хүн сэдэв. За хүн сэдэв гэх үү? Эсвэл манай Монгол тэр болгон яригддаггүй, хүн болгон тэрний тухай боддоггүй, тэдгээр хүмүүсийн талаар боддоггүй гэж хэлмээргүй байна л да. Нөгөө юу ядгүй те тэр болгон нийтээрээ бид нэг ярьдаггүй, анхаардаггүй, анзаардаггүй тийм хүмүүсийн тухай ярилцах гэсэн. Бит хоёрын сэдэв болохоор гэртээ хин нэгэн хүнийг асарж байгаа асран хангамжлагч нарын тухай ярилцах болно. Тэр хүмүүн жишээлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ээж болно, өндөр настай ээж аав эмээ өвөөг асарж байгаа хүмүүс ээж болно. Ямар ч тач хин нэгэн хүнийг гэртээ яг бүтэн цагаар асран халамжилж байгаа тухай тэдгээр хүмүүсийн тухай бит хоёр өнөөдөр ярилцахаар бэлтлээ. За инх чимгээ хоёлаа хаанаас нь эхлэх вэ? Тэгэхээр сая хин нэгнийгээ хайртай дотны хүмүүсээ асарж байгаа гэж ярьдیں۔ Тэгэхээр энэ асарж байгаа тухайн тэр асарж байгаа хүний маань энэ үйлдэлүүд нь ямар нэгэн хариу нэхээгүй, хариу хүсээгүй өөрийнхөө цаг зав, ажил, амьдрал, зүрх сэтгэл, оюун санаа бүх зүйлээ зориулсан үйлдэл байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн тухай ярих нь яагаад чухал юм бэ гэхээр эргээд энэ маань асарчуу хүнийхээ стресс, эрүүл мэнд, амьдралын чанар, сайн сайхан байдалтай шууд хамаарч байдаг учраас бид нар тэр хүмүүсийн талаар заавал ярилцах хэрэгтэй, мэдчих хэрэгтэй ахна. Ихэнхдээ гэр бүлд хин нэг хүн одоо ээж аав, ах эгч, эмээ өвөө, хайртай дотны хин нэгэнд асрах зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн юм уу, оюун санааны юм уу, ямар нэгэн одоо бэрхшээл тулгарлаа гэхэд зөвхөн тэр бэрхшээл тулгарсан хүн лөө мэдээж хэрэг бид нар бүх анхаарлаа хандуулах ёстой. Гэхдээ асарж байгаа хүнээ энэ дунд бид нар орхичдаг. Яг үнэ. Яагаад гэвэл тэр хүн эрүүл учраас, яагаад гэвэл тэрэнд энэ тохиолдоогүй учраас гих мэдчлэн тэ. Гэтэл тэр хүн амьдралынхаа ихэнх цагийг зөвхөн тухайн хүнд зарцуулж байна гэдэг чинь тэр хүний амьдралын сайн сайхан байдалтай, амьдралынхаа чанартай энэ процесс нь өөрөө шууд холбогдож идэг юм аа л гэдгийг бид мартаж болохгүй байх нь тий. Яг үнэ. Тэгэхээр яг нэг асраа халамжлагч гэж ярихаар үүнд бол аль нэгэн хүүсийг те эрэгтэй байна уу эмэгтэй байна уу гэж бид нар оноогоогүй. Энд эмэгтэйчүүд болно, эрэгтэйчүүд болно тухайн асраа халамжилж байгаа хүн. Тэгээд дээрээс нь бас чиний хэлж байгаа энэ хүн чинь мэдээж хэрэг хувь хүн л юм чинь. Энэ хүн бол амьдралд хин нэгэн хүн аав нь байгаа, хин нэгэн хүний ээж нь байгаа, ах нь, эгч нь, хүүхэд нь тэ хамаатан садан байгаа тэр хүнд ямар нэгэн үүрэг рол дүр бас байгаа штэ. Тэ. Тэгэхээр хин нэгэн хүнийг бас 100% тэнд ингээд асраад, хүүхдээ асраад, ээж аваагаа асраад, эмээ өвөөгөө асарч байна гэдэг чинь бусад харилцаануудад ч гэсэн бас чухал, бусад харилцаануудад нь ч гэсэн нөлөөлж идэг гэсэн үг. Тухайн гэр бүл хин нэгэн хүн гэр бүлийнхаа нэг гишүүнийг томлоод за чи одоо энэ хүнийг ингээд асраарай гэд 100% одоо ажлаас нь чөлөөлөөд тэгж томилсон ч гэсэн тэр хүнийг бид үнэлэх ёстой, хайрлах ёстой, халамжлах ёстой юм болоо гэж надад анзаарагддаг. Яг үнэ. Яг үнэ сацаа бас нөгөө асарж байгаа хин нэгнийг асарж байгаа хүн маань өөрийнхөө тухай мартсан байдаг. Яг үнэ. Яг асрагч би энэ хүнийг ямар нэгэн байдлаар одоо энэ хүний сайн сайхны төлөө би байх ёстой гэдэг бодлыг бодсноор тэр хүний дотоод хүн нь орхигдчихэдэг. Тэр талаараа одоо мартах гэж хэлэхэд арай жаахан хатуул байх. Гэхдээ яг
мартж байгаа мэт те орхигдуулж байгаа мэт. За яг хөө би дараа нь би тэгэхээр гэтэл энэ хугацаа өөрөө харилцан адилгүй байдаг. Үнэхээр 2 сар юм уу? 2 жил юм уу? Магадгүй 20 жил юм уу гэдгийг бид нар тооцож мэдэхгүй те. Яг үнэ. Хэрвээ манай сонсогчдын дунд хэрвээ та тийм асран халамжлагч бол эсвэл тэр хэн нэгэн хүнийг асран халамжилж байгаа хүнийг та таньдаг бол энэ подкастыг бас тэдэнд хүргээрэй. Та бас өөрөө сайн сонсоорой. Бид хоёрын өгөх зөвлөмжүүд гэвэл өнөөдөр бид нар яг энэ хүмүүст хэрхэн яаж тусалж болох юм? Энэ хүмүүс маань асран халамжилж байгаа хүмүүс маань өөрөөгөө бас яаж хайрлан халамжилж болох тухай бас ярилцж байгаа. Тэгэхээр дийлэнх асарч хин нэгнийг асарч халамжилж байгаа хүмүүсийг ярилцахад анзаарахад бас өөрийнхөө тухайн одоо хүнийг ямар нэгэн байдлаар үр дүнтэй асарж байгаа хүнийхээ хувьд тийм нөхцөлийг үүсгэхийн тулд тэр хүн өөрөөс шалтгааллах бүх юмаа чадлынхаа хэрээр хийж байгаа. Гэтэл энэ мэдрэмж нь эргээд тэр хүнд би ямар нэгэн юм хийж чадаагүй юм шиг сэтгэл дундуур ч юм уу аль эсвэл хийж байгаа зүйл маань тэр хүнд үнэхээр тус болохгүй байгаа ч юм уу мэдрэмж бодлуудыг үүсгдэг те. Тэгээд эргээд энэ бодол нь сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамт асуудлыг үүсгэж идэг учраас эргэн тойронд байгаа хүмүүс хамгийн түрүүнд сэтгэл санааны хувьд маш сайн дэмжиж явах хэрэгтэй. Тэр хүний үйлдэл болгон дээр тэр хүний гаргаж байгаа хичээл зүтгэл болгон дээр сэтгэл санааны дэмжлэгийг давхар өгч явах хэрэгтэй. Даван туулж байгаа яг асуудалд одоо орцсон байгаа хүнээ бид нэр дэмжихээс гадна асарж байгаа хүндээ бас энийг хэлэх нь энэ дэмжлэгийг үзүүлэх нь их чухал байна тий. Баян дэмжиж явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө энэ дэмжлэг гэдгийг би чиний ярианаас юу гэж сонсож байна гэвэл бүхий л төрлийн дэмжлэг байж болох юм байна. Нэгдүгээр чиний хэлж байгаагаар сэтгэл зүйн дэмжлэг бид нэр өгч явах хэрэгтэй байна. Энэ асран халамжилж байгаа хүмүүстэй. Дээрээс нь бие махбодын дэмжлэг байж болох юм байна. Магадгүй та хэрвээ боломжтой болвол нэг найз чинь өдрийн нэг цагт хурж ирээд нэг хоол хийгээд өгдөг ч юм уу, эсвэл тэр хүүхдийн юм уу тэр өндөр настай ээж аав нь хараад өгдөг ч юм уу, эсвэл хамт хурж ирээд хамтдаа юм ярьдаг ч юм уу. Боломжтой болвол бас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрвээ тухайн хүн чинь төвшөөрөхөөр болвол яагаад гэвэл гэртээ 100% хэн нэгэн хүнийг асарж байна гэдэг чинь тэр хүн ажил магадгүй хийхгүй байгаа. Үгүй бол хязгаарлагдмал орлоготой байгаа байхгүй юу? Тэгэхээр тухайн хүнийхээ зөвшөөрөлтөөр санхүүгийн дэмжлэг, сэтгэл зүйн дэмжлэг, бие махбодын дэмжлэг, орон зайн дэмжлэг бүхий л төрлийн дэмжлэгүүдийг аль болох санал болгоорой, өгж байгаарай. Асран халамжилж байгаа хүн бол тухайн дэмжлэгийг бас ичид зовлгүйгээр өөрийгөө буруутгахгүйгээр хүлээж авч бас суралцаарай гэж хэлмээр байна. Тэгээд мөн чиний хэлсэн дээр ярьж байгаа дээр нэмж хэлэхэд асран халамжилж байгаа хүнд ч гэсэн өөртөө гаргах цаг маш их чухал. Яг үнэ. Завсарлага авч иж тэр хүний дараагийн үйлдэлүүд илүү үр дүнтэй, илүү чанартай, илүү магадгүй одоо сайжруулахын тулд би юу хийж чадах уу гэдэг юмаа эрүүлэр харах боломж олгодог. Тасралтгүй үргэлжилж байгаа зураас шиг энэ харилцаа нь завсарлага байхгүй болохоор эргээд нөгөө асарж байгаа хүн маань хийж байгаа үйлдэл магадгүй тэр нөгөө асарч халамжилж байгаа процессоос залхах, ядрах, туйлдах, цөхрөх мэдрэмж төрж болно. Яг үнэтэй улмаар нойргууд нь сэтгэл готрол болно, айдас төгшүүртэй болно, өөрийгөө буруутгах нь ууртай болно, уцаартай болно гэх мэтчлээ. Тийм учраас яг асарж байгаа хүн гэдэг бол нөгөө асран халамжилж байгаа хүнийхээ хажууд ихэнх цагаа өнгөрөөж байгаа. Тэгэхээр тэр асарж байгаа хүний зүгээс ямар одоо хүндрэл тулгарч, нэрстэл тулгарч, зан аврын одоо зөрчил гарч ийн ч гэдэг юм уу те. Тэр болгоныг асарж байгаа хүн илүү сайн таньж мэдчихэдэг учраас гэр бүлийн гишүүд бас тэр хүний талаар маш сайн одоо ойлголттой байх хэвээр асарж байгаа хүнийхээ тухай гэсэн үг байх нь шүү дээ те. Зөв ойлголттой байх хэвээр. Магадгүй одоо тохиолдлоор харилцааны зөрчил үүсэх, магадгүй одоо алдаа дутагдал гарч болно. Гэтэл ирээд нөгөө хажууд нь огт байгаагүй, анзаарж байгаагүй, магадгүй хөндлөнгөөс харж исэн тэдгээр хүмүүс ирээд нөгөө асарж байгаа хүнээ буруутгаж эхэлдэг. Чи сайхгүй яасан, чи ингэхгүй яасан, тэхгүй яасан гэх мэтчлэнгээр те. Гэтэл тэр өдөр тутмын цаг минут болгоны процесс донд
ямар их одоо хүч хөдөлмөр зарцуулж байгаа вэ гэдгийг гэр бүлийн бусад гишүүд маш сайн ойлгож явах хэрэгтэй. Улмаар тэр хүнээ асарж байгаа хүнээ илүү сайн дэмжих хэрэгтэй бид нар тийм ээ. Яг үнэ. Хэрвээ тэгжэл чадахгүй байх юм бол тухайн хүн маань ганцаардах магадлал маш өндөртэй тий. Өөрийгөө бусдаас тусгаар л найз нөхдөсөө гэр бүлийнхаа гишүүдээс тэр нөгөө ганцаардал гэдэг зөвхөн нөгөө бие махбодын ганцаардлыг бас биш л дээ. Энэ сэтгэл зүйн хувьд тий оюун санааны хувьд ганцаардах вэ? Тэр аль болох тусгаарлаж болохгүй, аль болох хийж байгаа үйлдэл болгоныг хичээл зүтгэл болгоныг бид нэр урамшуулж авах хэрэгтэй байна. Тусалж дэмжиж авах хэрэгтэй байна гэсэн тийм юм бодогдож байна да. Эргээд асарж байгаа хүний маань бас эрүүл мэндийн асуудлыг ярилсан тий. Тасралтгүй хит их ачаалттай байх, магадгүй одоо шөнийн нойрн тухайн асарж байгаа хүнээс шалтгаалаад байнгын тасалдах ч гэдэг юм уу, эсвэл байнгын одоо хэлбэлцэлтэй байх тий. Хэвийн хэмнэлээр эрүүл нойроор унтах боломжгүй нөхцөлд удаан хугацаанд амьдрах нь эргээд бие махбодын өвчлөлийг бий болгож болдог. Тэгэхээр эрүүл мэндийн асуудлыг бас бид нар ерөөсөө орхигдуулж болохгүй нэ тий. За яхав нэг ганц сарал нойргүй явж гин гайгүй тэгэл дараа нь гайгүй дээч гэдэг юм уу. Өөртөө нэг тийм эсвэл бусдаа нэг тийм мессеж өгөх гээд байдаг. Гэтэл таа ч гэсэн хүн энэ хорвоо ертөнцийн өөрийнхөө орон зайд амьдрах гад ирсэн хэн нэгэн яалтчгүй бидний амьдралд харилцан адилтгүй шалтгаанаас болоод хэн нэг хүнийг асрах халамжлах нөхцөл тохиолдож болно. Гэхдээ энэ нь та тэр хүний хувьд одоо аврагч нь юм уу бүхнийг чадагч нь биш шүү. Танд бас хил хязгаар нь чадамжийнх нь хэмжээ байх ёстой шүү гэдгийг мартаж болохгүй л гэж хэлсэн. Яг үүнтэй улбалаад бас юу гэж хэлмээр байна гэвэл өөртөө та битээ хатуу хандаач тий. Зарим хүмүүс өөртөө айгүй хатуу байдаг, маш их юм даатгцсан байдаг. Бусдаас магадгүй гэр бүлийн гишүүдээс ч гэсэн тийм хүлээлт маш өндөртэй байдаг. Тэгэхээр энэ хүлээлтүүдийг өөртөө тавьсан хүлээлтүүд бусдаас ирж байгаа хүлээлтүүдийг аль болох багасгах боломжтой бол тэгээрээ өөртөө бас хит хатуу хандаж болохгүй аль болох зохион байгуулалттай байхыг хичээгээрээ. Тэг мэдээж яриг хин нэгэн хүнд шууд гаднаас нь хараад зохион байгуулалттай бай гэж хэлэх бол айгүй амархан. Гэхдээ зохион байгуулалттай байх зүйлийг бол гэр бүлийн гишүүд эсвэл хэрвээ гэр бүлийн гишүүдгүй бол найз нөхөд хамаатан садан хамт олон байдаг бол тэднэрийн тусламжийг та авахаасаа хизээч битгий ич санаа зов бүү санаа зов хин нэгэн хүн танд туслахад бол бэлэн л ах болно. Тэгээд аль болох асуудалтай бодтойгоор хандаарай тий. Ямар тусламж хэрэгтэй байгаа жагсаагаа тавьчих юм бол жагсаачаад тэг жишээлх юм бол зүгээр миний санаанд орчих чаана ямар тусламж хэрэгтэй байгаа жагсааж тавьчаад за өнөөдөр маргааштай одоо жишээлбэл манай хамаатангийн тэр маань би тэрүүгээрээ намаа угаалгах чийч гэдэг юм уу тэрүүгээрээ хоолоо бэлтүүлээд тавьчих гэдэг юм уу эсвэл нэг 2 удаагийн памперсыг ингээд солиод тавьчих болох юм миний хүүгнийг тэрнээс тэрний хоорондоо өргөө тавьчаасаа эсвэл миний хүүхдийг нэг салхилуулчаасаа нэмээгээ салхилуулаад ирээсээч гэдэг юм уу гэх мэт жагсаалт гаргаад хүн болгонд нэг жоохноор багаар ингээд хуваарлаж өгөх юм бол та ч гэсэн тэрний 10 минут тэр 5 минут ч гэсэн танд бүрэн амьсгалах тийм боломж бий болох юм болов? Яг үнэ. Магадгүй та тасралтгүй удаан хугацаагаар хин нэгнийг асраах нөхцөлд өөр бусдад итгэлч гэхүү одоо даатгах чадвар бас жаахан судлагдаад байдаг тийм. Яг ингээд би лингхгүй бол хин нэг хүн алдаа гаргачих юм шиг. Магадгүй танд ийм мэдрэмж төрж байгаа бол энэ нь таны нөгөө өөрийн амьдрал алдагдаад тэр асарж байгаа процесс таны амьдрах ёстой амьдрал юм шиг одоо орон зайд хэтрүүлж эзэлж байна гэж бас сануулга болж байгаа мэдрэмж байж болно. Хэрвээ үнэхээр танд энэ мэдрэмж ирж байгаа бол та ганцхан тэр хүний өмнө хариуцлага хүлээсэн хүн биш. Тэгэхээр бусдад хуваалцаад бусдад ч гэсэн тэр хүнтэй байх магадгүй тэр нөхцлөөс суралцах те харилцан ингээд бие биендээ дэмжлэг болох боломжийг өгч чадах юм бол асарж байгаа процесс маань таны амьдралын нэг хэсэг юм байна гэдгийг та ойлгох болно. Улмаар энэ нь цаашдын таны одоо асарж байгаа хугацаа дуслаа гэж бодоход те ямар нэгэн шалтгаанаар
тэр нөхцөлд танд эргээд өөрийнхөө амьдралаар амьдрах тэр зам мөр үлдсэн байдаг. Зарим тохиолдолд энэ байдлыг бид нар ингээд үргэлжлүүлсээр байгаад асрах хугацаа эзэн нэгэн өдрөөр дуусгар болоход тэр хүний амьдрал зогссон мэдрэмж төрж болно. Тэгэхээр энэ маш аюултай авч таарах юм шүү дээ. Энэ бол таны амьдралын нэгэн хэсэг, таны амьдралын бүх зүйл бол биш шүү гэдгийг бас ойлгохын тулд өөртөө цаг гарга дэмжлэг аваарай гэдэг санаагаар бит хоёр энийг бацж яах шиг байна те. Тийм яг үнэ өөртөө дэмжлэг ав. Олмаар түрүүн чи яг ярианыхаа ихэнд дурдаад өнгөрсөн. Хэрвээ та цаг авч чадах юм бол та өөртөө чанартай цаг өгч чадах юм бол, завсарлаж чадах юм бол тухайн асарж байгаа хүндээ ч гэсэн та чанартай хамт байж чадна. Та илүү энергитэй байх болно гэж бас хэлж байгаа шүү те. За үгээр хин нэгнийг асарж байгаа хүний хувьд одоо тэдгээрийн сэтгцэн болон бие махбодын эрүүл мэнд амьдралын чанарт хэрхэн нөлөө үзүүлж болох үцгийг те магадгүй тэр асарж байгаа процессыг бид нар яаж үр дүнтэй болгохын гэдэг дээр хэрэг болох үец нэлээд хэдэн зөвлөмжүүдийг өглөө гэж бодож байна. Сонсогчдаа маш их баярлалаа. Манай өнөөдрийн дугаар ингээ үгээр дуусч байна. Манай дараагийн 7 хоногийн дугаарт бид ганц бие ээж аав нарын тухай, эцэг эхчүүдийн тухай ярилцах болно. Дараа 7 хоногт уулзъя. Баяр таа.